Монголчууд сац хэмээх пирамид хэлбэртэй орон сууцнд амьдрах бөгөөд байгалийн иргэшээлд зохицсон хөдөлгөөнтэй амьдардаг. Нүүдэлч монголчуудын ахуй хэрэглээ нь байж болох хамгийн доод хэмжээнд байх ч тэдний оюун санаа, сэтгэлийн амар амгалал нь байж болох хамгийн дээд хэмжээнд байх нь тэд дэлхийн хамгийн азтай хүмүүс мэт. Монголчууд нь энэ гаригийн сүүлчийн нүүдэлчид. Ер нь монголчуудыг шүүмжилсэн янз бүрийн одоо интернет дээр ч юм уу ном сурвалж дээр бичсэн зарим нэг юмнууд би тэрэн дээр монголчуудыг ингээд сүүлийн үед магтаад байна. Ямар их супер байсан тухай магтаад байх юм. Гэхдээ эдгээр чинь ямар технологи, ямар шашныг хүндрэлтэнд дэлгэрүүлсэн юм бэ? Good question. Гэхдээ хоёр том асуулт асуусан байдаг. Тэгэхээр тэр хоорондоо маргаж яана л да одоо баруун нээл одоо тэрийг судалдаг болсууд. Тэгээ нэг хэсэг нь эднэр болвол бидний шиг материалын технологиг биш, нийгмийн зохион байгуулалтын технологиг мэдрүүлсэн юм аа. Өөрөөр хэлбэл яаж тархаа бутаргаагаас ерөөсөө зохион байгуулалтын нийгэм бий болж болох вэ? Түүнийг ямар аргаар барих вэ гэдгийг эднэр креатинг хийсэн хүмүүс ээ. А нөгөө нэг хэсэг нь ямар шашин дэлгэрүүлсэн юм. Одоо Ховлын хааны ордонд Марко Пологийн ирсэн тэмдэглэлүүд байгаа шүү дээ. Тэр бол дэлхийн ертөнцид маш үнэмшилгүй зүйлүүдийг төгөөсөн байдаг. Гэхдээ үнэн зүйл. Тэр нь юу гэхээр бүх шашнуудыг ингээд сонжоод ном аялцуулаад суугаад ингэ байж идэг хаан байна тэнд чинь. Өөрөө тэнгэр үзэлтэйгүй юм. Адилятор гэж байгаа. Одоо өөрөө бол нэг онгоц шүтлэгтэнгүй юм. Тэгэхээр монголчуудыг тэр одоо чинь өөрөө өстэй ямар шашныг дэлгэрүүлсэн юм бэ? Ямар шашныг авсан юм бэ? Эсвэл тэдний нэг юм креатинг хийж чадсан уу гэдэг асуудалтанд юу гэж хариулдаг вэ гэхээр зэрэг тэднэр бол хамгийн сайн, хамгийн хүчтэйг хаана хэн бий болгож чадав? Бид нар бас бий болгож чадах уу гэдэг ярил дээр л байсан хүмүүс. Дэлхийн ертөнц бүхэлдээ монхорцсон байсан шүү дээ. Нэг хэсэг нь одоо лал Христийн ертөнц бол даг ээж буюу бүр харанхуй үе гэдэгтээ орцсон юм байж ах үед л монголчууд бүх үзэл санааны чөлөөт байдлыг л дэлхийн Евраз даяар л хайж ирсэн. Бүх хэлхээ холбоогоо тэрэнд ашиглаж ирсэн.